Хулгайчууд айд сандарч байна. Юу ч хийхээс буцахгүй. Сүнсээ уралдсан байж. Мөнгөнд эх орноо уралдсан байж. Өнгөнд улсын их хурл бол хулгайч нарын оргондог газар биш. Хадчгүй дархан эрхийн цаа нууцдаг газар биш. Маш олон төрлийн өндөр албан шалтгаанууд. Тэр дотроо хүний өөрийн нам үл харгалзсан. Ямар хэмжээний цар хүрээтэй, ямар схемээр хэлхэлдсэн, гинжлэгдсэн, холбогдсон хулгай луурууд явагдсан бай гэдгийг та бүхэнд илчилж харуулсан. Би намын жагсаалтаар биш, Монголын ард түмнээс тухайн үед өөрийнхөө тойргоос хамгийн олон санал авч сонгогдсон. Яг та бүхэнтэй адилхан Баянзүрх дүүргийн иргэд намайг хамгийн өндөр саналаар сонгосон. Би тэр хүмүүсийн өмнө тангараг өргөсөн, амлалт өгсөн. Тэр үгэндээ тэр амлалтандаа үнж байсан. Ард түмний эрх ашиг бол аль нэг намын эрх ашиг, аль нэг намын даргын эрх ашигаас ямагт илүү. Тийм учраас би улсын их хурлын чуулганд өөрийн улсын их хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлцэж байхад би хэлжсэн нэг үгийг хэлмээр. Сонсгол их амархан байгаад. Өөрийн намын ерхий нэрийг хэлдэг. Хэнийг улсын их хурл нэр дэвшүүл, хэнийг засгийн газрын гишүүн сайдаар томлохыг мэддэг намын удирдах зөвлөлийн дарга нүүрсний хулгайч хэлийг нот хуримтаар илчлэх бол улс төрийн зориг биш. Хов хүний зориг. Энэ гүтгэлэг байна. Гүтгэлэг байсан болов бид урахгүй байсан. Аливаа юм нь хүний үгээр биш, сураг ажгаар биш. Өөрөө харсан, нотолсон, шалгасан экстролж бичих цаас үг үйлдэлийг судалж, шалгаж үнэхээр гарцаагүй нотлох баримт үндэслэлтэй гэж үзсэн асуудал дээр хатуу байр суурьтай тууштай байдаг нь хууч мэргэжлийн мөн хувь хүн энхүүрийн мөн чанар итгэл юм шүү. Зөвхөн амар босголон гэдэг хүнийг онилж бортой гэдэг одоо асуудлыг ярихад намайг нүүрсний сонсгол хийсэн гэж хэлээ. Хуучин дотоод төргийн сайдаар урьж танхимд ажиллаулахдаа манай намд нүүрсний сонсголыг зохион байгуулах чамаас өөр хүн байхгүй. Тийм барьцаалагдаагүй. Өмнө нь энэ сонсголыг явуулсан туршлагатай. Тэгээ ийм богино хугацаанд буюу ганцхан сарын дотор ажиллах ийм хүн алгаа. Энэ нүүрсний сонсголыг одоо зохион байгуулж чадахгүй бол манай нам сонгуул унах нэ. Би ерөнхий сайдаар өргөжлүүлж ажиллаж чадахгүй болох нэ гэдэг хүслийг оюун хэлсэн. Тухайлбал миний хувьд нүүрсний сонсгол дээр бүтэн нэг өдрийн турш ярьсан нүүрсний хулгай хамгийн том аптек гэрээний холбоотой бүтэн нэг өдрийн турш сонсголыг энэхээр юу ч яриаг. Нуусан. Тэрнийхээ шанд нэг ясна $500,000. Төд удалгүй $1.5 сая $1 хахуул авсан гэж их тулдлаг улаахгүй ярьж. Тэр хүн бүтгэлэг гэдгээ мэдж байгаа. Өөрөө яагаад тэгж ярьж байгаа? Би одоо өчигдөр бодож үзлээ. Энэ ийм хэмжээнд худлаа ярих гарцаагүй хэд хэдэн шалтгаан байна. Энэ ер нь одоо бүр ухрах замгүй болсон өөрийнх нь одоо асар том хулгаанууд эцлэгдэж авилгач гэдэг юм нь өдрөөр орох байх газаргүй болсон учраас үгүй ядаж адилхан авилгачаа гэдэг ийм одоо байдал руу оруулж
олон нийтийн толгойг эргүүлэх гэсэн санаа зорилготой үйлдэл гэж нэгдүгээр би бодлоо. За хоёрдугаарт энэ юу н барьцаалагцсан этгээд байна гэж бодсон. Магадгүй өөр үст. Яагаад би өөр үсэл гэж ярьж байгаа? Монгол улсын түүхэнд хамгийн их хохирол учруулсан хэлцлийг оюун эрдэнэ байгуулсан. Оюун эрдэнэ яагаад 2024 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр Монгол ардын намж үнэмлэхүй олохгүй 68 суудалтай болсоор байхад Дангаараа засгийн газар байгуулахгүй улсын их хурлын 126 гишүүний 92% нэгдлийг хангасан хамтарсан засгийн газрыг байгуулсан бэ. Гэдгийн учир утга зорилго бол нүүрсний улгаа 2 буюу харьбины гэрээ байсан. Харьбины гэрээг байгуулсан нүүрсний үнийг улсын их хурл танилцуулаагүй. Хэдэн төгрөг хулгайлч байна. Хэдэн төгрөгийн гэрээ хийчихвэл энийг нь нууцлсан байна. Өөрөө удаан засаглахын тулд, өөрөө хяналтгүйгээр засаглахын тулд, өөрөө тэр 10 тэрбум долларын хулгайг харьбины гэрээг байгуулахын тулд тэр хамтарлыг бий болгосон. Чавковын буюу одоо 20 жилийн өмнөх хамгийн одоо ашиг муутай Монгол улсад ашигтай нөхцөлтөө үнээр гэрээг байгуулсан. Өнөөдөр нүүрсний үн 100 гаруй 1 тонн нүүрсний үн 100 гаруй ам доллараар зах зээл зарагдаж байхад 2 дахин бага 50 гаруй долларын үнээр зарах тийм гэрээг хийсэн. 1 тонн нүүрснээс. Нийт борлуулах гэж байгаа хэдэн сая тоннтой харьцуулаад авч үзэх юм бол Монгол улсыг 10 тэрбум доллар буюу 36 их найт төгрөгийн хохирол тоо гэрээг оюун эрдэнэ авсан. Энэ Монгол хүмүүн үү? Зүрх сэтгэлтэй хүмүүн үү? 40 их найтын хулгай яриад байсан. Тэр дүнтэй дүүцгүүс гэрээг нууцаар авсан. Гашуун Сухад бомбтод Монгол улсын хөлийг хашаачаад нэг машинаас 100 мянган төгрөг сул авч орлого хийж байгаа компани ханг бомбс дээр бас салбартай байгааг бид шалгаж байна. Зөвхөн Гашуун Сухад бомбс дээр 2 жилийн дотор 90 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Монгол улсын хил дээр нэг юм хаалт байна. Тэр хаалт өнгөрлөө, тэр хаалтыг давж орлоо нэг машин 100 мянган төгрөг. Тэгээд цаашаа хийж гардаг. Монгол улсын парламентын засаглалд аюул учирлаа. Би одоо ард түмнийхээ төлөөллийн дээд байгууллагын аврал нь юм а гэж хэлэх нэр намтар оюун эрдэнэд байх. Гэрээгээ таврын 14-15 давхартай холбоотой асуудал дээр юм хийсэ. Хүний өрнгийн дээрж авсаа гэж ярьсан. Тэгсэн чинь хүмүүс нь өөртөө гараад ирсэн. Надтай уулзсан хүн нь бол хишиг баяр гэдэг залуу болсон. Энэ одоо 14 давхрын асуудлыг бол одоо дээрвцээ. Өөрийг нь хорьсоо. Өөрийг нь шоронд хийж агаад хөрөнгөө хүүхгүй юу вэ? Нөгөөх нь хишиг баяр нь хуурай өсгөн зарсан байлаа. Давхар эхнэр дээр нэр үсгэсэн. Эхнэр нөхөр хоёулын дээр. Эхнэр нь Монгол ардын намаас улсын их хурлын 2024 оны улсын их хурлын сонгуульд манай намын жагсаалтаас нэр дэвшигч жагсаалтын 38-д байгаа Нандин Эрдэнэ гэж эмэгтэй байсан. Тэгээд бүрийгээд байгангууд нь Hero Entertainment-аас цагдсан оролцсноос хойш 9 хоногийн дараа өөрийнх нь данс руу 1 тэрбум төгрөг шилжүүлсэн. За энэ бол бүрийх юм байна. Аюул гарч ирээд ярих юм байна. Өөрсдийг нь илчлэх юм байна. Айгаад